За сайн уу манайхан Crime Story суугтай эргээ тавтай морил та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сууг маань болсон явдал болон бодит гэмтэргийн талаар ярьдаг сууг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ Япон улсад болсон нэгэн гэмтэргийн талаар ярихаар бэлтгэлээ. Энэ дугаар маань маш их эдрээтэй дэтэлхтэй учраас таад минь дууслан сонсоорой. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. 2000 оны 12 сарын 31-ний өглөөний 10 цаг 45 минутанд Японы цагдаагийн газар нэгэн дуудлага ирдэг. За тэр дуудлага нь Харука Миязава гэх 60-аад насны эмэгтэйгээс ирсэн. Тэр эмэгтэй дуудлагандаа би охин хүргэн 2 зээман гэртээ амиа алдсан байгааг оллоо. Тэгээ та бүхэн яаралт ирээрээ гэд дуудлага өгсөн. Дуудлага авсан цагдаа нар төд хөдөлгөөе хаяг дээр ирж үзэхэд маш харамсалтай аимшигтай хэргийн гэрч болцоодог. Тэгээ хэргийн газар ирж үзлэг хийхэд нэг гэр бүлийн 4 гишүүн маш харгас хэрцгийгээр амнасаа алдсан байгааг цагдаа нар олдгоо. За тэгээ энэ хүү гэр бүл нь болохоор эхнэр нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан Миязавагийн гэр бүл байсан. Гэрийн эзэн Микиё Миязава нь 1956 онд төрсөн 44 настай Японы Интер брэнд гэх нэртэй компанид ахлах ажилтан хийдэг байсан. За тэгээ Микиё бол компьютер технологи талдаа маш их сонирхолтой, өндөр боловсралтай, сайн гэр бүлээс гаралтай гэр бүлсэг маш сайн хүн байсан. Харин түүний эхнэрийн хувьд Ясука Миязава гэдэг 1959 онд төрсөн 41 настай татлагын багш гэдэг байсан ийм эмэгтэй байсан. За тэгээд Микиё Ясука хоёр гэр бүл болоод 1992 онд Нина Миязава гэх охин нь мэндэлдэг. Тэгээд ойр дотны хүмүүс нь охиныг маш өөдрөг, сэргэлэн, адтай охин байсан гэдэг. Тэгээд Нина 2000 онд тухайн үедээ балетын ангид мөн суралцдаг байсан. Тэгээд маш олон төрлийн авьяастай байсан учраас ийм олон янз бүрийн дугууланд явдаг байсан. За Нинаг төрснөөс хойш 2 жилийн дараа Нинагийн дүү болох Рэй хүү мэндэлдэг 1994 онд. Тэгээд тухайн үед бол 6 настай байсан. Тэгээд Рэй багаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан юм билээ. Тэгээд ярьж чаддгүй өөрийгөө бусдад ойлгуулах чадвар сул хүү байсан. Тэгээд эмийн түүнийг болохоор нэлээд дүлгөөхөн, намуухан хүү байсан гэж тодорхойлдог. За ингээд 4 гишүүнтэй энэ гэр бүл маань Японы төв болох Токиогийн Ситагая гэдэг нэртэй газар амьдардаг байсан. Тэгээ энэ нь бол маш цөөхөн хүн амтай, нам гүм газар байсан. Тэгээ Миязавагийн гэр бүлийн хажуугийн байшин эхнэрийнх нь ээж, төрсөн дүү, дүүгийнх нь нөхөр зэрэг бол ингээд зэрэгэлдээ амьдардаг байсан. Тэгээ хэдий гаднаас нь харахад нэг байшин шиг ингээд зурган дээр харагдаж байгаа боловч ийм 2 тусдаа байшин дундуураа гэхдээ ийм 2 байшин руугаа нэвтрэх боломжтой хаалгатай хөрс зэрэгэлдээ амьдардаг байсан. Тухайн гэмтэрэг гарсан 12 сарын 31-ний өглөө буюу шинэ жилийн өглөө ээж нь охин руугаа залгахад утас нь юусоо болохгүй байсан. Тэгээд гадны хаалгаар нь ингээд зогсон ч хаалга юусоо онгойлохгүй байсан учраас голын дамждаг хаалгаараа гэрт нь ороод үцхэд охин хүү 2 зээгийн амиа алдсан байгааг бол хараад цагдаа нарт дуудлага өгсөн тэр байдаг. Гэмтэрэг гарсны өмнөх өдөр буюу 12 сарын 31-ний өдөр яг л бусад өдөр шиг байсан. Тэгээд баярын өмнөх өдөр байсан учраас тэр дөрөв маань өдөр нь дэлгүүр орж баярын үнсээ зөвлөсөн. Тэгээд гэртээ ирээд маргаашийн баярын олоо бэлдээд зурагт үзээд орой олоо идчихэд бүгдээрээ унтцгаасан. Түүнээс хойш өглөөний 11 цагийн орчимд ээж нь тэр дүүрийг олох хүртэл юу болсон талаар бол цагдаа нар илрүүлэх шаардлагатай болсон. За тэгээд ийм ямшигтэй дүр зургуудээр ирсэн цагдаа нар бол нотлох баримтуудаа цуглуулад маш хурдан гэмт хэрэгтнийг бол барих шаардлагатай болсон. Тэгээд цагдаа нар хэргийн газарт байсан нотлох баримтанд үндэслээд гэрийнхээ ер нь хэрхэн амиа алдсан байх хамгийн өндөр магадлалуудыг бол гаргаж танилцуулдаг. Гэрт гаднаас буюу хаалгаар нэвтэлсэн уул мөрөл ерөөсөө байгаагүй. Тэгээд байшингийн гаднах хашаа эсвэл өндөр модны тусламжтайгаар дээшээ авирж байгаад 2 давхрын угаалгын өрөөгөөр дамжуулан гэрт нэвтэрсэн байх гэж цагдаа нар сэжгэлдэг. Яагаад гэвэл угаалгын өрөөний цонхон дээр нь тоос шороо болсон байсан учраас гэмт хэрэгтэн бол энэ цонхыг онгойлж аваад орж исэн байна гэж цагдаа нар сэжгэлсэн. За тэгээ угаалгын өрөөнөөсөө гараад гэмт хэрэгтэн хамгийн ойрхон байсан унтлагын өрөө рүү ороход энэ нь 6 настай Рэй хүүгийн өрөө байж таарсан. За тэгээд хүүг унтжаахт нь бол боомлон хөнөөж оронд нь үлдээсэн. Тэгээ Рэй бол гинийхнээсээ ганцаархнаа боомлуулан хөнөөгдсөн байдалтайгаар олдсон. За тэгээ алуурчин Рэй хүүг хөнөөчгөөд өрөөнөөсөө гараад доошоо нэг давхар руу бууж том өрөөнд шууд аав Микиётой таардаг. Микиёгийн тэгээд нөгөө компьютерийн логоос нь харахад ажлаа дуусгах гэж сэрүүн том өрөөндөө ажиллаж исэн юм байлээ. Тэгээ алуурчин шууд өөртөө байсан түүхий заагсны хутгаараа хутгалж эхэлсэн. Микиёгийн цус
том өрөөнд болон шатан дээр олцсон. Тэгээ өрөөс нь таавч нь бас шатан дээрээс олддог. Тэгээ цагдаа нар Микеог өрөөндөө хутгалуулад цухтаахтай шат руу авирсан. Эсвэл дээд давхартаа юм дуурайд байсан болохоор дээшээ гарах гэж байгаа далуурчтай шатан дээр таарч хутгалуулад доошоо унсан байх гэсэн хоёр таамгийг гаргасан. Тэгээ ямар ч тач Микеогийн зохицол том өрөөнд шатны ойролцоо цуснд бодогдсон байдалтайгаар бол олдсон. Микеог өнөөж явахдаа гутгаа тэгээд хугалчихсан учраас гарт тогооноос өөр том хутга аваад алуурч өргөжлүүлээд одоо гэрийн мансарт гэдэг үлээ одоо өрөөндөө дээшээ юм гаргасан зай хэсэг дундчижсэн ээж болон охин руу дайрсан. Алуурчин дайрах үед Ясука бол сэрээд охинтойгоо ингээд тэврээд буух гэж хоригдсан боловч харамсалтайгаа нь бууж чадалгүйгээр хоёулаа хутгалуулан амнасаа олцсон. Тэгээ цагдаа нар ээж өхөө хоёр зохицыг олоход хоёулаа ингээд алуурчин ингээд дээрээс нь давхарлсан маягтайгаар ойртуулад үлдээчихсэн байсан. Тэгээ 8 настай Нина охин бол олдохдоо зарим шүдэн байхгүй байсан. Тэгэхээр Нина бол дан ганц утгуулж өгөөгүй шүдээ унтал одоо бас зодуулсан байгаа. Тэгээд ээж охин хоёрт бол ингээ гар ууглаг гарын алгад нь ингээд маш олон ийм шарах сорив байсан учраас ээж охин хоёрыг бол өөрийнхөө амь насыг хамгаалах гэж маш их тэмцэлцэн гэж шүүх шинжилгээгээр гарсан. За ингээд яг л нэг ийм аимшигтай дүр зургийг бол ээж нь өглөө 11 цагийн үед олоод цагдаад мэдэгдсэн байгаа. За тэгээд Япон улсад өмнө нь ер нь гарч байгаагүй маш аимшигтай гэмт хэрэг гарсан учраас цагдаа нар бол маш олоолаа энэ хэрэг дээр бол ажиллаж эхэлсэн. За тэгээд тухайн гэрээс бол олон нотлох баримтуудыг бол олж чаддаг. За тухайн алуурчныг бол гэр бүлийн 4 гишүүд нэг хөнөөснийхөө дараа хамгийн багтаал гэхэд 2 цаг гэртэн байсан гэж цагдаа нар бол үзэж байгаа. Гэрийн бүх гишүүдийг алсныхаа дараа юу ч болоогүй юм шиг галтаанд орж 4 ширхэг зайрмаг. За тэгээд зарим нэг жимс тэгээд 4 ширхэг савтай буудаан цайтай тийм ундаг ууж дуусгасан байдаг. Тэгээд зармыг идэхдээ халбаг ашиглаагүй аягтай зармаг байсан болохоор шахаж идээд үзүүрээс нь хатсан байдалтайгаар бол зармины гаднах аяг нь үлдсэн. Тэгээд тухайн аягнаас бол цагдаа нар шүлс болон хурууны хайзрыг бол олсон. За тэгээ зармигээ идэж дуусчаад алуурчин галтгооноос анхны тусламжийн хайрцаг олоод лент байсан. Тэгээд лентнээс татчих аваад өөрийнхөө шархыг боосон. Тэгээд цагдаа нар үлдсэн байсан тэр лентнээс нь цустай лентнээс нь шинжилгээ авах боломжтой бас болсон. За тэгээд алуурчин идэж ууж дуусчаад галтгооноос гараад нэг давхарт байрлах агуулгах руу очиод шүүгэнд байсан хамаг бичиг баримтыг нь бэснүүлээд онгичоод за бүр тэгээ зарим бичиг баримтыг нь аваад хоёр давхрын угаалгын өрөөнд очиод баан руу хийсэн байдалтайгаар олдсон. За дараа нь тэр угаалгын өрөөндөө бие засаад гараа арчсан. Тэгээд тухайн гар арчсан алчуур насан цагдаа нар бас цусыг нь олсон. Тэгээ биеэ засахдаа бүр хүндэрчихсэн байсан. Тэгээ усаач татаагүй тэр чигээр нь үлдээчихсэн байсан. Тэгээ цагдаа нар бол нотлох баримтыг бол бүр үнэхээр маш их хүлдээсэн байгаагаас нь харахад энэ хүн өөрийгөө олдохгүй гэдэгт маш их итгэлтэй байсан. Эсвэл үнэхээр л юм галзуу солиотой хүн байсан бахаа гэд таамагладаг. Цагдаа нар тэгээд буудангаас нь алуучны ДНХ-г олсон. Тэгээ алуучныг энэ одоо бүгдийнхаа дараа хэсэг буудан дээр суусан. Эсвэл нэг хэсэг хэдэн минут унтсан гэж үзэж байгаа. За дараа нь алуурчин Микеогийн компьютерыг 1 цаг 18 минутанд хасаагаад шинэ хоосон фолдер үүсгээд тэгээ дараа нь интернет ашигласан байгааг бас компьютерийн логоос нь цагдаа нар мөн илрүүлдэг. Алуурчин гэрээс гарахдаа өөрийнхөө өмсөж явсан цамц, хүрэм, малгай, ороолт, 2 жижиг алчуур, 2 хос хар бээли, зөөж явсан паск зэрэг үлдээгээд хувцас солиод явсан байдалтайгаар олдсон. За тэгээд алуурчин өөрөө авчирсан нөгөө загасны хутаг болон галтгооноос авсан хутаг зэрэг нь бол цуснд буудагдсан байдалтайгаар хэргийн газар олддог. За тэгээд энэ олон нотлох баримтыг олсон цагдаа нар бол алуурчныг 11 цагаас 1 цаг 23 минут хүртэл ойролцоогоор 2 цаг аллгаа өвлснийхаа дараа Миязавигийн гэрт бол байсан байна гэж дүгнэдэг. За тэгэхээр цагдаа нарт бол алуурчны хурууны хий, гутлын хий, цуснаас илрүүлэх боломжтой ДНХ, зармины аягнаас үлдсэн шүлс, алуурчны одоо хамгийн сүүлд өмсөжсэн хувцас гэх мэт бүр маш олон нотлох баримтуудыг бол цагдаа нар хэргийн газраас илрүүлсэн. Тэгээд ийм олон нотлох баримт одоо олцсон учраас хүмүүс бас тэг гэрийнхэн за тэг цагдаа нар өөрсдөө ч гэсэн алуурчныг бол маш урдан баярдах байхаа гэж бодсон боловч санснаар болоогүй. Цагдаа нар гэрийг битүүмжлээд тэгээд бүх нотлох баримтуудыг цуглуулад
цуснаас илэрсэн ДНХ-ийг шинжилээд хурууны хэгийг нас тулгаж алуучныг хайж эхэлсэн. Дараа нь цагдаа нар хэргийн газар олцсон хувцснуудыг олж тухайн өдөр ер нь алуучаа ямар хувцастай яаж харагдаж байсныг ер нь юм дүрсэлж гаргаж хүмүүст харуулдаг. Тэгээд алуурчин гэрт нэвтэрж алгаа үлдэхдээ саарал тоорцгон малгай ягаан анцуутай бейсболын цамц ямар нэгэн брендийн биш хямдхан оролт Uniqlo-гийн хар күртэг, хар биелий, хар саарал паск шиг цүнхтэй байсан гэдгийг үл ингээд дүрслээд манекен дээр өмсүүлээд харуулдаг. Хэргийн газар үлдсэн гутлын мөрөөр цагдаа нар алуурчин Slanger брендийн 44 арзмарын пүүцтэй байсныг нь бол бас илрүүлсэн. За ингээд ер нь цагдаа нар бол тухайн өдөр ямар хувцас өмсч явсан, ямар хуу харагдчихсэнийг бол асуудалгүй гаргасны дараа ДНХ-ийг нь илүү түлхүү шалгаж эхэлдэг. Хэргийн газраас олдсон хурууны хээ болон ДНХ-ийг шинжилээд үзэхэд Японы дата болон хэргийн бүртгэлд огт бүртгэгдэж байгаагүй болж таарсан. Тийм учраас ер нь бол алуурчныг шууд энэ хүн байна гэд хамгийн ихний байдлаар олох боломжгүй болсон. За тэгээд энэ нь бол ер нь бол алуурчин өмнө нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт орооцолдож байгаагүй өөрийнхөө хурууны хээ болон шээсний цусны шинжилгээ бол өгч байгаагүй хөл илтгэж байгаамаа. За тэгээд цагдаа нар ямартай шууд энэ хүн гэж олж чадахгүй ч гэсэн нотлох баримтууд дээрээ үндэслээд гэмт хэрэгтнийг бол тодорхойлдог. За ямартай ч алуучныг бол 15-аас 35 насны 2 давхрын цонх руу мод хашаад хамжаад авирах хэмжээний бие бэлтрийн хувьд чадвартай. Паскны тааруулсан хэмжээнээс нь үзэхэд туранхай 170-аас 182 см өндөртэй. ДНХ-ийн дүгнэлтээс үзэхэд А бүлгийн цустэй эрэгтэй хүн байсан. За тэгээд 0 тусаа татаагүй байсан өтгнөөс нь үзэхэд хамгийн сүүлд гүнждийн өр болон буурцаг зэрэг эдсэн байх боломжтой гэх мэдээллүүдийг бол гаргаж чаддаг. Миязавагийн гэр бүлийн тэгээд дөрвөөс ер нь авсан шархнаас нь үзэхэд алуурчин солгоо биш баруун гартай байсан гэх мэтчлэн ер нь юм тэтэл мэдээллүүдийг бол цагдаа нар мөн илрүүлдэг. За тэгээд ийм олон нотлох баримттай алуучныг олоход амархан гэж бодсон боловч хэрэг удаашаад л байсан. Тэгээд цаг хугацаа өнгөрч хэдэн 7 хоног болсон 12 сарын 31-ээс хойш. Тэгээд цагдаа нар сүүлдээ нийтэд энэ хэрийг дэлгэрэнгүй зарлаж хүмүүсээс тусламж хүсэж эхэлсэн байгаа. Маш олон биет нотлох баримтууд байгаа гэдэж цагдаа нар бол гэмт хэрэгтнийг барьж чадахгүй цаг хугацаа ингээд өнгөрсөөр л байсан. Тэгээд ДНХ, хурууны хийн ямар ч бүртгэлгүй учраас бас энэ хүн байна гэд илрүүлэх боломжгүй. За тэгээд дээрэс нь алуучны өмсч байсан хувцас нь түгээмэл Япон улсад хэдэн мянгаараа өнцөг болон бүрт зарагдж байгаа учраас хувцаар нь бас баримжаа авахд маш хэцүү байсан. За тэгээд хэдий хэцүү байсан ч гэсэн алуурчны хэргийн газар өмсчээсэн гэж гаргасан Slanger брендийн 44 арзманы пүүзийг бол Япон улс бол албан ёсны эрхтэйгээр нэг ширхэгчүүл оруулж ирээгүй. Тэгэхээр Япон улсад бол энэ пүүз бол зарагдаагүй. Зарим энэ пүүз нь Солонгос улсад зарагддаг болохыг бол цагдаа нар илрүүлсэн. Тэгээ энэ нь болохоор цагдаа нарт алуурчин Солонгос явж байсан эсвэл Солонгост амьдардаг нэгэн байх магадaltaй гэж бас таамагийг дэвшүүлдэг. За тэгээ тухайн үед 2000 онд Солонгос улс 17-оос дээш насны бүх хүмүүсийг хэлээр нэвтрэгт нь хурууны ягийг нь авдаг байсан. Тэгээ Японы цагдаагийн газраас Солонгосын засгийн газарт хандаад хамтран ажиллаад бүх хурууны ягийг аваад таарах нүгээд үздэг боловч нэгч таардаггүй. Тэгээ цагдаа нар бол дахиад л нэг удаа хоос алга мөрөгдөг. За дараагийн цагдаа нарын нэг сэжиг төрүүлсэн зүйл бол алуурчны зүүж явсан паск байсан. Тэгээ паскын дотроо үнэртэй ус болон скейтборд ашигладаг юм хуулга. За бас жижигхэн багахан хэмжээний юм элс зэргийг бол паскнаас нь олсон. Тэгээ цагдаа нар энэ элсийг Япон улсын газар нутагт байдаг элс биш. За бүр тэгээд Америкийн нэгдсэн улсын Калифорни мужаас гаралтай элс гэдгийг тогтоодог. Тэгээ элсийг хүртэл нь хаанаас гаралтайг нь бол тогтоож болдго юм лээ. За ингээд багаар нотлох баримтууд цагдаа нар мөрдөн хязгаалтын үеэр олоод байгаа хэдий ч алуурчныг бол барьж чадахгүй л байсан. Тэгээд жижиг нотлох баримтууд ингээ олдох тусам хэрэг ингээ улам лидертэй болоод нөгөө талаас нь заавал ингээ харах шаардлагатай болоод цагдаа нар бол зүйлдээ бүр гайхаж эхэлдэг. Тухайн хэрэг гарсан өдөр цагдаа нар бас нэгэн таксины жолооч хэргийн газар ойрхон газраас 3 эрэгтэй хүнийг суулгаад таксинд явсныг нь бол илрүүлсэн. Тэгээ тэр 3 эрэгтэй гадаа төрөх насны хэмжээ зэрэг нь бол алуурчинтай бол таарсан.
Таксины жолооч тэгээд бүр нэг нь ингээ гарын цус болсон байсан. Тэгээ миний машины ард уухтаа цус болгосон гэж хэлсэн. Тэгээ тухайн цусыг бол алуурчны цустай тааруулаад үзэхэд таарахгүй байсан. За тэгээд гэрт бол зөвхөн нэг л хүний ДНХ болсон учраас цагдаа нар дахиад л бүтлгүүддэг. Алуурчны үлдээсэн байсан хувцас хэрэглэлүүдээс хоёр жижиг хэмжээний алчуур байсан. За тэгээд тэр хоёр жижиг хэмжээний алчуурын нэг нь цэвэрхэн харин нөгөө нь үлээг ингээ дундаа нүх гаргаад зүссэн байдалтайгаар олцсон. Цагдаа нар тэгээд гайхаад ямар шалтгаанаар яагаад ийм сонин нүх гаргаж хадгалтгийг нь гайхаад хайгаад үтсэн чинь загасчд том загас эвдэхдээ хутганы ишээ тэр нүх рүү хийгээд барихад илүү тухтай болгож ашигладаг. Эсвэл хэргийн газар алуурчин хурууны хийгээ үлдээхгүй тулд ингэж бэлдэж авчираад нөгөө алчуураараа нүрээ нуух зорилготой авчирсан байна гэдэг дүгнэлтэн төрсөн. Гэтэ алуурчны тэр их үлдээсэн нотлох баримтуудаас нь харахад бол алуурч өөрийгөө нууя гэж юусооч бодоогүй байх гэсэн дүгнэлтэнд хүрээд тэгээд дахиад бас нэг юм сонин сэжүүртэй бол цагдаа нар үлддэгэ. Миязавагийн гэр бүл шиг одоо юм жирийн ажилчин гэр бүлсэг аз жаргалтай хүмүүст ямар нэгэн өв шонзон сансан хүн байхгүй байх магадлал бол өндөр тул алуурчин зүгээр л нэг хүн алах гэж орсон байх магадaltaй гэж цагдаа нар бас үтсэн. За зарим цагдаа нар болохоор хулгай их гэж орсон гэж үтсэн. Гэхдээ хулгайчвал гэрийнх нь эзгүй үед нэвтрэх магадлал өндөр. За тэгээд дээрэс нь хамгийн түрүүнд одоо аав ээжийг нь олоод алах магадлал өндөр хэдэж энэ алуурчин бол хамгийн түрүүнд хүүг нь алсан. Тэгээд тухайн гэрт байсан 150 мянган йен бүхий бэлэн мөнгийг аваагүй. Тэр нь тухайн үед бол $2000 шахуу мөнгө байсан юм байлээ. Тэгээ 2000 онд $2000 гэдэг бол маш их мөнгө. Тэгэхээр алуурчин бол гэрт хулгай их гэж орсон гэдэг сэжүүр бол бас л худлаа болж таарсан. Гэх мэтчлэн нотлох баримтууд олдох тусам хэрэг улам л эдрээтэй болж хэрэг гарснаас хойш шийдэгдээгүй бүр хэдэн жил болсон. За тэгээд түрүүн хэлсэнчлэн алуурчны цүнхнээс олсон ис нь Калифорни мужих гэдгийг тогтоосон. Тэгээд тэр тусмаа бүр яг Элэний хойд хэсгээс нь гэдгийг цагдаа нар илрүүлдэг. Тэгээ яагаад зөвхөн энэ хэсэгт л байгаа илэс яаж явж байгаад энэ алуурчны цүнхэнд ороод гэд цагдаа нар бол нэлээд гайхсан. Алуурчны цуснаас нь цагдаа нар алуурчин холимог буюу хоёр үндэстэн байх магадaltaй гэж гаргасан. Тэгээ ээжийн тал нь өмнөд Европ, харин аавын талаас зүүн өмнөд Аз хавцаа байгааг нь мөн бас илрүүлдэг. ДНХ хариу болон цүнхнээс олцсон элснээс харахад алуурчныг цэргийн хүн байх магадaltaй гэж үтсэн. Тэгээ яагаад гэвэл яг тэр элс олцсон хэсэгт Америкийн нэгдсэн улсын одоо цэргийн бас нэгэн бааз байдаг юм билээ. Тэгээд Америкийн нэгдсэн улсад цэргийн алба хашж агаад Япондо буцаж ирээд Йокото гэдэг агаарын цэргийн хүчинд орсон одоо тийм хүн байх магадaltaй гэж үтсэн. Яагаад гэвэл тухайн Японд тэр цэргийн бааз нь Миязавагийн гэрээс ердөө нэг л цагийн зайтай байт юм билээ. Тэгээд хэдийн ийм таамаг төвшүүлсэн ч гэсэн мөрдлөг хийсэн боловч бас л ямар ч сэжигтэй зүйл хэлрээгүй цагдаа нар бол бүтлгүүцсэн. Тэгээд тухайн үед бол Миязавагийн гэр бүл хүүхдүүдийн сургууль, өөрсдийн ажил амьдрал гээд хотын төв рүү нүүх гээд аль хэдийн шинэ байшингаа сонгочихсон байсан юм байлээ. Тэгээд тухайн үед ингээд нүүх гэсэн болж ихнэр нь нүүчгөл хоёр хүүхэд нь одоо хэрхэн нөлөөлөх вэ гэд нүүлтээ төр хүлээлгээд байсан юм билээ. Ялангуяа хүүн нөгөө хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгээд эмчнэр хүүд нь юм доктортой орчин боловсрол шаардлагатай гэж хэлсэн учраас ихнэр нь бас ингээ өөрөө багш учраас хүүхдэд ер нь юм тассан орчин маш хэрэгтэй гэж үзээд байсан учраас нүүхээ ингээд хэсэгтэй хоёлоо хойшлуулъя гэд нөхөртөөгөө зүг ярилцаад амьдарч исэн юм хэлээ. За тэгээд энэ хэрэг бол өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тэгээд Японы цагдаагийн газраас алуурчны талаар мэдээлэл өгсөн хүнд 20 сая йены шагналтай гэсэн. Тэгээд энэ нь ойролцоогоор Монгол мөнгөөр 500 сая төгрөг юм билээ. Тэгээд түүхэндх Японы цагдаагийн газраас өгж байгаа хамгийн өндөр шагнал нь бол энэ юм билээ. Тэгээд энэ хэрэгт 25 жилийн хугацаанд нийт 246,044 албан хаагч нар бол илрүүлэх гэж ямар нэгэн байдлаар гар бие оролцсон. Тэгээд хэргийн газраас нийт 12,545 ширхэг нотлох баримт олсон хэдий ч одоо хүртэл гэмт хэрэгтний бол барайг байгаа. За тэгээд өнөөдрийг хүртэл 40 мэргэжлийн мөрдөгчнөр бол юм бүтэн цагаар өөр ажил хийхгүйгээр зөвхөн энэ эргийг одоо мөрцөөр хിവэрэ байгаа юм билээ. Тэгээд Миязавагийн байшин одоо хүртэл хэрэг гарсан өдрийн байдлаараа яг хിവэрэ Токио хоттой байдгийм мэлээ. Нөхөр Микиёгийн ээж нь одоо 93 настай. Тэгээ одоо хүртэл ингээд Японд яг Токиодо хүмүүст ингээд цаас тараагаад үннийг нь олохын тулд явж байгаа юм билээ.
За тэгээд нэг юм таалагдаагүй одоо хүртэл шийдэгдээгүй нэг гэмт хэргийн талаар та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаар маань утгагүй орох учраас та бүхэн subscribe дарахыг битгий мартаарай. За тэгээд баяртай.